Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх баруун таван аймагт тодруулан хэлбэл Завхан, Ховд, Баян-Үлгий, Увс, Говьалтай аймагуудад ажиллаж орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Мөн хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийг Завхан аймгийн Жалхан цудагт Дамдан базрын нэрэмжид төв талбайд хүрэлцэн ирэхэд Хүлээстэй цэргийн хүрээний хүндэт харуул ухтан авлаа. Ерөнхийлөгч хүрэлцэх Завхан аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзсан төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр улс орон бүс нутгийн эдийн засаг, нийгэм бүх салбарыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьдралын чанарыг дээшлүүлэх нь Монгол төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал, цагаан алт, эрүүл Монгол хүн, тэрвэн мод үндэсний хөдөлгөөнүүдэд амжилттай оролцож, идэвх санаачлагтай ажиллаж байгааг биенд зориуд сохон тэмдэглэн хэлийг хүсэж байна. Улс орон даяар хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгалын хүрээнд үндэсний хөдөлгөөн бас амжилттай хэрэгжиж, өнгөрсөн 2 жилийн хугацаанд 53 үндэсний үйлдвэр шинээр ашиглалтанд орсон байна. 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, хүнсний бараа бүтээгдэхүүнийг манай баялаг бүтээгчид маань үйлдвэрлээд өөрсдийнхөө зах зээл гаргасан. Энэ зорилтыг одоо хэрэгжүүлэхийн тулд манай баялаг бүтээгч нар маань сэтгэл гарган зүтгэн ажиллаж байгаа би одоо туйлаас баяртай байна. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал. Миний хувьд Завхан аймагт ажиллаж амьдраад 6 жил болж байна. Улаанбаатар хотод амьдардаг байсан. Тэгэд ерөнхийдөө бол бүх залуучуудыг орон нутгатаа бизнес эрхлэж орон нутгатаа доктор суршилтай татварын бааз зүрийг одоо баттгахад энэ таны санаачилсан хүнсний хувьсгал аян байна одоо маш хөшөөрөг болж байгаа шүү. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй Завхан баялаг хувьцаат компани хүнсний үйлдвэрт ажиллалаа. Энэ нь төрийн тэргүүний ажилласан 119 дахь үйлдвэр болж байгаа юм. Тус үйлдвэр хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон хөнгөлтөө зээлд хамрагдаж, савлгааны шугам болон бусад тоног төхөөрөмжөө шинжилж байна. Ингэснээр гар ажиллагаа 40% багасж, үйлдвэрийн бүтээмж 30% нэмэгдэх юм. Орон 1925 онд байгуулагдсан 100 жилийн түүхтэй ийм үйлдвэр байгаа. Эцний нэр төрлийн хүнс хийж байна одоо. Ерөнхийдөө манайх 57 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Жимсний чанал үйлдвэрлэдэг. За. Жимсээ ард иргэдээс худалдаад авчих. Бараг 1200-аад хүнээс тэр нийлүүлэлт авдаг. Тэгээ 1200 ард иргэдэд одоо манай бас дэмжиж ажиллаж байна. Ажлын байраар хангаж гэсэн юм шүү дээ. Энэ нь өрөмтөөж хэрэг тэрний саад нөгөө Завханы нөгөө брэнд бүтээгдэхүүн сармаад ажиллаж 60 олон жилийн түүхтэй. Тэгээ 90-с чихэр үргэлж чихэр гэдэг ингээд 5-6 төрлийн чихэр үйлдвэрлэдэг. Хаан дэлт хүмүүс. Өөр сармаа дэлгээд өөр хааны хийдэг сармаа дэлтийг өөр айлаа юм хийдэг. Хэсгэл нэг хийж харагдаад юм биш үү?
тийм үү? Яг үндсэн бол танаа юм. Үндсэн бол манай яг жинхэнэ аймгийн Брэнд юм биш үү? Бид ч одоо ийм их давсны нөөцтэй гаднаас импортоор давсаад байж болохгүй шүү дээ. Тэр бол одоо хоол ундандаа хэрэгжиж байгаа шууд үстэй хоол үндэ тий. Манай аймгийн ерөөсөө Ядчулсан. ядчулсан. Одоо ийм сайхан бүтээгдэхүүн байна шүү дээ. Улсын хэмжээнд одоо хангах тийм боломжтой юу? Боломжтой шүү дээ. Манай бол дараа жилдээ 1000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай шүү дээ. Улаанбаатарт манай салбар үйлдвэр бас баригдсан байгаа шүү дээ. Энийг тэр нь жилдээ 400 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгээ Улаанбаатарт одоо борлуулалтаа хийж байгаа шүү дээ. Тийм. За ингээ хүнсний хувьсгалын хүрээнд манай үйлдвэр 400 сая төгрөгийн зээл авч тэрийг үйлдвэрлэлийн шингэн хүнсний үйлдвэрлэлийнхаа тоног төхөөрөмжийг шинжилгээ өөрчилж одоо зарим тоног төхөөрөмжүүд маань захиалгаар ингээ хийгдээд явагдаж байгаа. За энэ ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөтөлбөрийн хүрээнд бол бас өндөгний аж ахуйнуудыг бол бас зээл аваад манай хувийн хвшлийнхэн өөрсдөө бас ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол Захав аймаг бол өндөгнийхээ хэрэгцээний 48% бол өөрсдөө хангадаг болсон. За бид нар бол 2028 онд бол одоо 100% төрнө гэдээ ингэж явж байгаа. За ялангуяа 2028 онд бол өвс тэжээлийн за хүнсний ногооны за нарийн ногоо үйлдвэрлэл за мөн одоо өндөгнийхээ хэрэгцээг бол за мөн сүүний үйлдвэрлэлийг бол бас Захав аймаг 28 онд 100% хангана гэдэг ийм зорилттой байгаа. Үндэсний хувьсгал бол Монгол Улсын хэмжээнд бүрэн одоо бас хэрэгжиж байна. Ялангуяа Баруун аймгийн одоо энэ аймагуд дээр үндэсний хувьсгалын одоо бас хөрөнгө зээл, эргэлтийн хөрөнгөний зээл бол амжилттай хэрэгжиж олон иргэдэд ажилтаа орлоготой болсон байна гэдэг нь харагдаж байна. Цаашид одоо бас ингээд төрийн бодлого зөв чигээр ингээд явбал бид бүхэн эндээ болноо. Эндээ үйлдвэрлэлээ бий болгоод ашиглаад олон хүн одоо ажлын байртай болоод цөмөрөө сайхан одоо ерөнхийлөгчөө хэлж байгаагаар тэгээд сайхан юм их олон байна. Энийгээд итгээд орон нутгатаа одоо төвшин амгалан сайхан суух болцоо нөхцөл одоо дүүрэн байна. Аймаг орон нутагт хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах ээлжилт, зөвлөлдөх уулзалт Завхан аймагт боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн өдөр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд улс даяар хийгдэж буй үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтууд үр дүнгийн талаар танилцуулж Завхан аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга мөнгө хүрэл болон орон нутгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид баялаг бүтээгчтэй санал солилцлоо. Хүнсний хөгжил үндэсний хөдөлгөөний аян Монгол улс орон даяар явж байгаа. Энэний нэг оролцогч нар нь танаа аймгийнхан 88 аж ахуйн иргэн 4.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ер нь хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн бол зарлагдаад 3.5 жил болж байна. Одоогийн байдлаар энэ хөдөлгөөнд бол Монгол Улсын хэмжээнд 2500 иргэн аж ахуйн нэгж үндэсний хөдөлгөөнд хамрагдаад зээл аваад эд бүтээн байгуулалтаар хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ хүү хөрөнгө оруулалтын зээлийг авснаар манайх бас үйлдвэрлэлээ тодорхой хэмжээгээр өргөжүүлсэн ажлын байр бий болгох энэ тал дээр бол үр бүтээлтэй ашиглагдаж чадж байгаа. Мэдээж энэ төрөөс явуулж байгаа бодлого шийдвэрлэлүүд бол маш зөв гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр бид нар шиг одоо энэ үйлдвэрлэл эрхэлдэг улсуудад бол одоо төрөөс дэмжлэг маш их хэрэгтэй байгаа. Одоо мэдж байгаа арц завхны арц яагаад тийм гоё байдаг? Яагаад завхны сармсын амттай? Энэ өөрийнх нь нутаг орныг онцлогоос шалтгаалж байгаа учраас энэ таарсан бид нар маш их давуу бүтээгдэхүүн хийх шаардлагатай байдаг. Тэгээ бүгд өрхөө байгаад байдаг. Үйлдвэрлэлөөр бид нар шилжмээр байна. Тэгэхээр та бүхэн минь энийг маш сааргал зараа нутгийн одоо бүрсээ шалтгаалаад зээлийн нөхцөл хүртэл одоо бусад том нөхцлүүдтэй хамт одоо уялдаатай хүрээд ирдэг. Тэгээ энийг л та бас сайн бодолцоод нөхцөл одоо бүсчлийг бас анхаарч үзээч гэдэг чинь. Тэгээд энд байж байгаа бол одоо хүнсний өдөр хуучин байж байгаа хэдэн өдөр өгж байгаа энэ ерөнхий таймаараа бол маш бага тэр хөнгөлөлтөд зээл мэлж маш бага ирж байгаа манай энд. Мал аж ахуй газар тариалал хүртэл маш муутай маш бага ирж байгаа. Энд дээрээс анхаараа. Уулзалтын үеэр хүнсний хувьсгал мэрэгжлийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийг байгуулж тэргүүнээр Завхан аймгийн жаргалтай оршооны тэргүүн Батбуян сонгогдлоо. Ийхүү хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд Завхан аймаг дахь гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хангалтыг нэмэгдүүлж хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэхэд тодорхой үр дүнд хүрч байна.
Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц сүх Баян-Улгийн аймагт хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Тусаа аймгийн удирдлагууд болон Улгийн цэргийн хүрээний хүндэт гаруул угтаж авлаа. Ерөнхийлөгч Наурызын баярт зориулсан баярын хуралд оролцсон Казак түмэнд хаврын баярын мэнд өргөн дэвшүүлж эрүүлэнг сайн сайхан бүхнийг хүсэн өрөөлөө. Мөн Наурызын баярыг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхэн эрхмүүдэд төрийн дээд цоолоо одон медаль хүртээлээ. Монгол Улсын ерөнхийлөгч Баян-Улгийн аймагт ажиллах үеэр төв талбайд болсон Наурыз 2026 баярын ёслолд оролцлоо. Айс үе цагийн эхлэл Наурыз хүн ардын сэтгэлд итгэл найдварын гэрэл цацраан эвийг баттган бэхжүүлж өнгөрснийг цэгнэж ирээдүйг бүтээх ухааныг сануулдаг Казак түмний оюун санааны Өвөрмөц өв соёл төдийгүй ЮНЕСКОгийн хүндрэлтний соёлын бие тус үеийн жагсаалд бүртгэгдсэн олон улсын баяр юм. Та бүгд Наурызын баярын мэнд хүргэе. Наурыз мерекесі құтты болсын. Ингээ Казак ард түмэнд Наурызын буюу нарны баярын мэнд хүргэе. Наурыз мерекелерің құтты болсын, ақ мол болсын. Улус оң болсын, ақ мол болсын. Наурыз мейрамы құтты болсын. Наурызын баярын мэнд хүргэе бүх өргөөчүүдтэй. Улсын орныхоо хөгжил дэвшилт үнэтэй нэмэр оруулж байгаа авиас билэгт ажилч хязгааргүй Казак түмэнд Наурызын баярын мэндийг Монголын нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Наурызын баярт Монгол Улсын ерөнхийлөгч ирээд ингэж оролцож байгаа явдал талархаж байна. Онцон Монгол Улсын өнсөг буланг сууга бүх ахын дүүс Монголын ард түмэн тэн дотроо Казак ард түмэнд Наурызын баярын мэндийг хүргье. Баян-Улгийн аймагт ажиллах үеэр нэгдсэн эмнэлгийн нээлтэнд оролцлоо. Тэрбээр ерөнхий сайд байхдаа эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, улмаараа 150 ортой эмнэлэг барих шийдвэр гарган, шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм. Олон угсаатны Улгийн нутаг Баян-Улгийн аймгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчлэгээр цаг алдалгүй үзүүлэх боломжийг бүрдүүлсэн 100 ортой нэгдсэн эмнэлгийн нээлтийг Казак түмнийхээ нарны баяр Наурызыг тохиолдуулан нээж байгаадаа маш их баяртай байна. Хамгийн гол хүчин чадлын үүд гэх юм бол 6 төрлийн хийж үлдтэй 3 том вакуум эслийн өрөөтэй болсон. Ингэснээрээ бол цаашид бид нар урд өмнө манай аймагт хийгдэж байгаагүй эслүүдийг тухайлбал үе мөч солих хавдрын мэс аслууд бүр саашлаад эд эрхтэн шилжүүлэх мэслийг хүртэл хийх одоо хүчин чадалтай болж байна гэж. Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд оргил 3 өндөр компани өрнөг далах нарийн боомны цехэд ажиллалаа. Анх гэртээ хэрцэн гурил хийж гэлсэн бизнес өнөөдөр 10 төрлийн далах нарийн боо үйлдвэрлэж аймгийнхаа болон зэрэгэлдээ сумдын иргэдэд өдөр бүр шинэ бүтээгдэхүүн хүргэж байна. За манай байгууллага анх 2010 онд үүсгэн байгуулагдчихсан. Тэгээ өдгөө 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Анх өрхийн жижигхэн байгууллагаар эхэлжсэн бол өнөөдөр ингээд 3 ажилчнтайгаа тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Анх хэрцсэн гурлаар эхэлж байсан. Одоо 10 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Одоохондоо бол хамгийн түрүүнд нөгөө алдаг бурц гэж бурцэг байгаа махур 2 янзын бурц маш гүйлгээ сайтай 12 сумд тэгээд ховд аймагт нийлүүлдэг.
Мөн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах, ээлжилт зөвлөлдөх уулзалт Баян-Улгийн аймагт боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн өдөр үйлчилгээний бодлогын зөвлөг Даваа Баяр хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний үр дүнгийн талаар танилцуулж, орон нутгийн хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдтэй санал солилцлоо. Уулзалтаараа хүнсний хувьсгал мэрэгжлийн холбооны Баян-Улгийн аймаг дахь салбар зөвлөлийг байгуулж, дэргүүнээр аймгийн 10 үйлдвэрийн захирал сунхаар сонгогдлоо. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэнд бас талархснаа илэрхийлмээр байна. Энэхүү хөдөлгөөний үр дүн эхнээсээ гараад эхэлсэн байгаа. За юу вэ гэхээр үр дүнд өнөөдөр Баян-Улгийн аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ жил дараалан өсөн нэмэгдэж байгаа. Ард иргэний гонд бас үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хөдөлгөөн авах сонирхол импортын бүтээгдэхүүнээс илүү болсон гэдгийг бас хэлэхэд таатай байгаа. Мөн энэхүү хөдөлгөөний үр дүнд өнөөдөр импортыг орлох, экспортын баримжаатай нэлийн хилэн бий бүтээгдэхүүнүүд бий болсон байна. Нэгдүгээрт бол санхүүгийн хүртээмж муутай байна. Хоёрдугаарт төрөөс бодлого манай хөдөө орнот бас ерөөсө хэрэгжихгүй байна. Бид нар ингээд бизнесийн зээл өгнө. Гэхдээ энэ нэг хувь багтаа зээл өгөв дургу гэж байгаа. Яг үннийг хэлбэл яг тэгж гэж байгаа шүү дээ. Банк чинь ингээд өөрөө ингээд өндөр хүүтэй зээл болох юм бол ингээд ерөн бага хүүтэй зээлийг чинь үг айгу дургу юм шиг байна шүү дээ. Мэргэжлийн хяналт гэж газрыг татан болгоцсон. Жишээ манай одоо зах дээр хаанаас гарч ирсэн мэддэхгүй хүнс зүйлээ дүүрэн байгаа. За төмөс байна, жимсхэн байна. Энэ дэр нэг удаа гайлдэрч байж ямар нэг хяналт тавьдаг тийм одоо механизм байвал их зүгээр байна. За тэгээд энэ хүнсний усгын хоёр дахь шатанд бол бид нар дуртай хүлээж авна, дуртай дэмжлэн бид нар санал бодлоо ус хэлэхэд юм байна. Монгол Улсын ерөнхийлөгч хөдөө орон нутагт ч гэсэн томилтор ажиллахдаа одоо зээл авсан аж ахуйн нөхцөлийн үр дүнтэй ингээд танилцаад явж байгаа. За 80 гаруй үйлдвэр нь бол одоо Улаанбаатар хотын нийслэлийн буюу төвийн бүсгүүдийн үйлдвэрүүд байгаа. За 30 гаруй үйлдвэр нь бол одоо орон нутгийн үйлдвэрүүдээр ингээд танилцаад явж байна. Тэгэд Улаанбаатар төвийн бүсэд бол зээл одоо олголтоо мөн төр захиргааны одоо 25 шийдвэрүүдээ бүгд Монгол Улсын хэмжээнд их амжилттай хийж байгаа хэдий ч төвийн бүс болон Улаанбаатар нутгуу хэрэгжиж байгаа. Орон нутгуудаар бол бас жаахан суудад харагдаж байна. Гэхдээ орон нутаг зарим аймаг мэдээлэл маш сайн өгсөн анханасаа тэр зээлээ маш сайн хамруулж чадсан. Зарим аймаг дунд зэрэг, зарим аймаг жоохон таарах хөгжсөн учраас мэдээлэл иргэдэд очихдоо их удаан хүрж байна. Хоёрдугаар банкны шалгуураар явж байгаа учраас банк одоо харьцан өрнөх сайтай аж ахуйн нэгжүүд рүү бараг өөрсдөө өвчтөд өгч байна гэдэг юм ярьж байна. Тийм учраас бид хүнсний өслийн хоёрдугаар үе шатыг орон нутгаас эхлүүлэх, орон нутгийнхаа жижиг дунд үйлдвэрлэгчдийг, өрхөө үйлдвэрлэгчдийг төлхөө дэмжих юм бодлого барьж байгаа. Баян-Улгийн аймгийн хөдөлмөрч ард иргэд бүс нутгийнхаа төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд төрийн тэргүүний санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байгаад ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Түүний энэ удаагийн тэмдэглэлт нь хүнсний хувьсгал үндэсний хэмжээний санаачилгыг орон нутагт бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд чиглэж бүс нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.